Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо. Монголын социал-демократ эмэгтэйчүүдийн холбооны 30 жилийн ой тохиож байгаа энэ өдөр Монгол орныхаа өнцөг булан бүрт ажиллаж байгаа дайчин хүчирхэг эмэгтэйчүүдтэй ойн байрын мэндийг хүргье. Миний хувьд бол эрүүл мэндийн салбар болон эмзэн зүйн салбарт 30 гаруй жил ажилласан. За сүүлийн үед бол эмзэн зүйн салбарт нэлээд олон жилийг бол зарцуулсан байж байгаа. За энэ хугацаанд бид нэр эмийн чанар аюулгүй байдлыг одоо хангах, эмийн үнийн бодлогыг зохицуулах. За эмийн эрсдлийн тухай хуулийг бол батлуулсан байгаа. За энэ хуулиа дагуулад эмийн одоо зохистой хэрэглээ болон за эмийн үүний зохицуулалт, чанартай эмийг одоо ард иргэдэд хүргэх мэтчлэн маш олон тулгамдсан асуудлууд бол өнөөдөр байгаа. Энэ замраагүй асуудлуудыг бол зэгцлэхэд эмзэн салбарынхаа эмэгтэйчүүдийг одоо төлөөлөн дуу хоолойгоо хүргэхээр зорж байгаа. За Монголын нийт эмэгтэйчүүд болон эмзэн салбарынхаа нийт эмэгтэйчүүдтэй эрүүл энх аж аргал, орт удаан амьдрахын үлзийтэй эрүүлгийг гишүүлье.